За монголчуудаа эрдэмтчүүдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За миний би маш олон зүйлийн талаар бодож явдаг. За амьдрах орчин нөхцөлөө сайжруулах, төрийн үйлчлэгийг сайжруулах, төрийн албыг одоо зөв зөвхөстэй болгох. За одоо юу гэдгийг нам төрийг одоо цэвэрлэх, шинжлэх гээд. За энэ олон зүйлийн талаар маш олон зүйл бодож явдаг. За өнөөдөр тэр зүйлүүдээс ганц нэгийг нь бас нэг цаг зав ашиглаад та бүхэнд хуваалцъя гэж байгаа. За тэр нь юу вэ гэх юм бол одоо иргэн стресстэж, иргэн бухимдаж, за ингээд одоо явдаг цаг бол ард хоцорж байгаа, ерөнхийдөө ард хоцорж эхэлж байгаа. За урд нь одоо юу гэдгийг улс төрчдийн орон нутгуудын за тухайнууд нь нэгжүүд нь тийм үү. Ерөөсө тухайн байгууллага гэл тамга тэмдэгтэй болгон тусдаа вант улс шиг болсон байсан 30 жилийн хугацаанд. За энэ вант улс бол ерөнхийдөө ингээд задарч эхэлж байна. Гэхдээ яг гүйцэд хүссэн хэмжээнд хүртэл задраагүй байна. Энэ одоо яагаад эдгээр юм тусдаа тамгатай болгон вант улс болов өрөөтөө болгон одоо том дарга болов гэдэг энэ маань болохоор зарим тохиолдолд иргэд бидний одоо юу гэдгийг нийгмийн идэвхээс одоо шалтгаалж өнөөдөр тэдэд даварж өнгөрсөн 30 жил бид нар ийм болсон байгаамаа. Тэгэхээр одоо Монгол улсын засгийн газрын хэрэглэх газар нь иргэдтэй харилцах төв, иргэдийн санал хүсэлт хүлээж авах төвийг одоо бүрэн утгаар нь ажилуулж за 11 суугаар иргэдэд санал хүсэлт гомдол мэдээллийг авч байна. За түүндээ онцолж хэлэх юм бол одоо яг засгийн газартай холбоотой хэрэгжүүлж болон одоо тохируулж агентлагууд түүний доор байгаа салбар юунуудтай холбоотой 21 аймагтай холбоотой асуудлуудыг ингээд бүгднийг ингээд авч ерөнхий сайд одоо яг өөрөө гардан одоо шийдвэрлэлтэн дээр нь ач холбогдол гэж одоо хянж ингээд ажиллаж байна. За аймагуудтай холбоотой гэх юм бол одоо Орхон аймаг Эрдэнэтотын жишээн дээр авах юм бол 70 35 11 гэдэг одоо утас байж байгаа. Тухайн үед миний одоо бас хариуцж ажиллаж байсан нэг чиглэлийн иргэдийн санал хүсэлт хүлээж авах төвгээд. За энэ маань болохоор өөрөө иргэдийн санал хүлээж авах төв гэдэг маань өөрөө Facebook бас яг энэ нэрээр юм хуудастай байж байгаа. 70 35 11 гэдэг утас байж байгаа. За мөн Эрдэнэт цэг эмэн гэдэг хуудасаар одоо бүх одоо баримт мэдээллүүдийг авч байна. За аймгийн засаг дарга болон одоо холбогдох зарим нэг хүмүүс бол сошиал орчинд бол идэвхтэй одоо ажиллаж байна. Тэгээд тэрэн дээр бол нэг давуу тал нь юу гэх юм бол өөртөө одоо ямар нэгэн санал асуулгыг бол заавалжгүй нэг ажилтнанд үүрэг өгөхгүйгээр одоо нэг баахан ажлын хэсэг томьёол ингэж цаг хугацаа алдахгүйгээр шууд одоо засаг дарга өөрөө пост оруулаад иргэдийн саналуудыг сонсч чинь жишээ нь одоо хамгийн сүүлийн жишээ гэх юм бол одоо Орхон аймагт хийгдэх болон одоо хийгдсэн явгууны авцамтай холбоотой санал асуулгыг бол засаг дарга өөрөө шууд авчиж байна. Орой ажил таар очоод гэртээ явж байгаа л яг аль чиглэл явгууны авцамтай холбоотой одоо санал хүсэлтүүд байна. Иргэд та бүхэн одоо хэлээрэй гэл ингээд иргэд тэр дор нэг саналаа өгч байна. За ингээд ийм байж байна. За цагдаагийн албан хаагчтай холбоотой асуудал байх юм бол 7011 11 33 гэдэг дугаарын утсан дээр цагдаагийн ерөнхий газар шууд авч байна. За авилга албан тушаал одоо хүнд суртал авилгахыг завдсан байдаг юм. Албан тушаалттай холбоотой ямарваа нэгэн санал хүсэлтийг бол авилтаа тэмцэх газрын 110 дугаарын утсаараа шууд авчиж байна. Гэх мэтчлэн одоо бухимдад суугаа болий альва асуудал гарах юм бол өнөөдөр өөр хоорондоо уулзалтаад юм уу стрессээ тайлах гэж ууж иж байхдаа ярьдаг биш. Хитгэн хүмүүс яриад одоо ингээд юу гэдэг энүүх хэмжээний ингээд бухимдаад байдаг биш. Асуудлуудыг тодорхой төвшөнд нь тавиад шийдвэрлэж чадах юм бол дараагийнхын төвшөнд нь ингээд тавиад явдаг нөхцөл боломж үүсчихсэн. Төрийн чих нэг үе явах юм бол онгоож эхэлж байна. Хараа нас одоо юу гэдэг нуухан арилж эхэлж байна. Тэгэхээр энэ бүгд одоо иргэнд ээлтэй энэ асуудлуудыг бол иргэд бид дэмжиж явах хэрэгтэй. За өнөөдөр заавалжгүй нэг нөхрөл одоо юу гэдгийг муу нэртэй луу данстай нэг тугны одоо жадны үзүр сэлэмний ир шиг нохоод өрдөг мод шиг ингээд урдуур нороод ингээд хүмүүсийн өмнөөс ингээд бумдаад Google асуудлуудыг хөөцлөд байдаг байсан бол нэг үе бол гайгүй болж байна. Энийн нэг хамгийн том жишээ гэх юм бол цөмөрөө өнөөдөр хатан ижиг ард түмнээ дорд үзэж үндсэн хуулийн одоо ард иргэдэд хамгаалсан маш том заалтыг зөрчснийхэн төлөө бид нар нэгэн хоног буюу 24 цаг хүрэхгүй фэйсбүүкээр санал асуулгаа өгөөд бухимдаад энэ санал асуудал одоо үзэл бодлоо илэрхийлээд энийг Монгол төр өөрөө засгийн газар өөрөө хүлээж аваад 24 цаг хүрэхгүй тэр нөхрийг одоо ингэж чадж байгаа биз? Чадж чинь тийм үү? Тэр яг энэтэй ажиллах юм. Өнөөдөр тэнцэн болохгүй байгаа асуудлуудыг бид нар өнөөдөр хараад дуугаа суух ш тийм үү? Үнэхээр яг тэр нийтлэгдэж байгаа болж үтгэхгүй байгаа асуудал иргэн таны үзэл бодолтой зарчимтай тийм үү? Өөр чинь үнэт зүйлтэй нийцэхгүй байх юм бол та үзэл бодлоо илэрхийлээд тухайн зүйлийг бол шеэрлж авдаг тийм үү? Доорн сэтгэлдээ бичээд ингээд явах юм бол яг л энэ одоо юу гэдгийг
одоо ёс зүйгүй ухаан муутай улс төрчдийг 24 цаг хүрэхгүй хугацаанд бид нар сайдын суудлаас огцруулж чадсантай ижилхэн асуудлуудыг яг ингэж шийдэж явчихна. Болно. За нөгөөд нэг хэлэх гэсэн зүйл нь юу вэ гэх юм бол одоо урд нь бол одоо юу гэдгийг хууль батлах юм бол бид нар улс төрчдийг 76 гишүүний муулдаг гэсэн юм. Эдгээр бол ийм хууль батллаа. Иргэдийн одоо ахуй амьдралд нийцгүй ийм хууль батлаад байна гэд бухимддаг байсан. Тэр хойно бүх хүн одоо Монгол баяр хохироод өөрсдийнхөө биен дээр эд эрс амьд одоо юу гэдэг тийм үү алдаж бол бүхнийг алдсныга дараа энэ болохгүй байна гэдэг ингээд их стресс бухимдаж ингээд асар их цаг хугацааг зарцуулдаг, хөрөн мөнгө зарцуулдаг, сэтгэл санааны хохирлыг Монгол түмэн бүгдээрээ эдэлжээж тэр хуулийг ингээд ерөөхдөө засах маягтай бол. Гэхдээ одоо сонгуулийн 4 жилийн хооронд хугацаанд. Одоо болохоор нэг одоо сонгодог нэг жишээ гарч байгаа юм юу вэ гэхээр ди парламент гэж зэс байж байгаа юм. Ди парламент гэдэг. Улсын хурлын тамгын газраас ажилладаг ди парламент. Энэ ди парламент зэсэд Монгол улсын засгийн газрын гишүүн болон улсын хурлын гишүүдээ буюу хууль санаачлах эрхтэй субъектүүдээс хууль санаачлаад санаачсан бүх хуулиуд тэр ди парламентээр тавигдана. Иргэн та тухайн зүйл заалт одоо юу гэдэг бүгдэнд нь ороод тухайн бүрд саналаа өгөх хэрэгтэй болсон байхгүй. Энэ хуулийн заалт чинь болохгүй байна гэдэг. Өнөөдөр тавьсан хуулийн дээр нь тавьсан хуулийн чигчий гэдэг заалтан дээр ард иргэд таарахгүй байх юм бол өнөөдөр ийм Монголиад бүртгэлтэй насанд хүрчихсэн иргэн бүр ороод энэ заалт чинь болохгүй байна гэдэг ингээх юм бол одоо насанд хүрсэн бүх сонгогч иргэн энэ заалтыг үгүй болгоё гэж хахад тэрийг улсын хурлын ямар тэнэг л биш бол тэр гишүүд батлахгүй байхгүй юу? Гараа өрөхгүй. Ягаад гэх юм бол одоо иргэд нэг үе удах юм бол хин нэмбэ гэдгийг хардаг болсон тийм үү? Энийг хүрээд ирэх юм бол 24 онд нэм 28 онд ингээд уулчсан даа гэд. Ингээ мэддэг болсон учраас эдгээр бол яг бидний хасыг гэсэн заалтуудыг бол хэзээ батлахгүй ингэ явчихна. Нэг гоё юм байж байгаа. Сайн юм, муу юм болгонд сайн юм байдаг. Тэр нь ямар сайн бэ гэвэл энэ сошиалор ч холбоотой биднэрт таалагдах гад улс төрчид сайн муу улс төрчид ингэ хичээгээд болцсон байна. Тэгэхээр бид нар өөрсдөө яг болохгүйгаа зүйлүүдээ шүүмжлээд эн чинь болохгүй, эн чинь болохгүй гэдэг ингээд хэлээд явах юм бол тэд нар чинь биднэрт таалагдах гад нөгөө болж утггүй байгаа зүйлүүдийг ингээд засах байхгүй юу. Тэгэхээр энэнийг л сайн ашиглах хэрэгтэй л дээ бид нар иргэд даалангуй иргэд ашиглах хэрэгтэй. За одоо юу гэдгийг вакуум орчинд орохыг хүсээгүй улс төрчид бас сошиал хуудсыг харж байгаа нь бас зүйтэй. Энд чинь болохгүй байгаа зүйлүүдийг одоо шүүмжилж байна. Гэхдээ энэ дэр бас нэг ялгаатай зүйл байгаа. Өөр одоо юу гэдгийг одоо нэг зохион байгуулалтаа манан бүлэглэлийн ч гэдэг юм уу үлдэгдлүүд зохион байгуулалтаа ингэ сэвдэг юм байна л да асуудлыг сэвдэг. Хэн нэг нь улс төрчдрөө ингэ сэвдэг. Тэгэхээр энэ иймэрхүү сэвэний зүйлүүдийг бол иргэд ерөнхийдөө мэддэг болчихсон. Аль аль нь одоо юу гэдгийг одоо тороол захиалгатай хэвлэл мэдээллийн байгууллага хүмбэ гэдгүүдийг мэддэг болчихсон. За улс төрчид хүртэл одоо за энэ бол яг үнэхээр ард иргэдээс гаргаж байгаа санал мөн байна. Энэ мөн байна. Энэ нь бол нөгөө захиалч нарын юм байна гэдгийг бол ялгадаг болсон. Тэгэхээр энэ сошиал гэдэг маань өөрөө болохоор бас ийм давуу талтай. Сул тал байгаач аюул болон давуу талууд байгаад байна. За тэгэхээр иргэн та хууль санаачлаад батлуулах хүртэл нь оролцох боломжтой болж байна. За миний бие бол одоо ди парламент зэс рүү 3 удаа хуулийн төслөөр одоо саналуудаа өгсөн байж байгаа. За мөн одоо юу гэдгийг нээлттэй одоо хилцүүлэг дээр нэг одоо эрүүгийн эрэг хяналт шийдвэрлэх тухай хууль болон эрүүгийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдээр төрийн ордонд саналаа өгсөн байж байгаа. Мөн одоо холбогдох байгууллагууд руу холбоотой одоо энэ асуудлуудыг ингээд ярьдаг болсон байна. За зарим тохиолдолд одоо сайд руу хүртэл залгаа тийм үү. Салбарын сайдууд руу залгаад энэ асуудал чинь болохгүй байна гэдэг чөлөөтэй ярилцдаг болсон байна. Нээлттэй ярилцж чинь урд нь бол сайд юм бол Тэнгэрийн аймт юу иргэдтэй харилцах тийм ээ. Тэр одоо чөлөөтэй харилцдаг болсон байна. Улс төрчид хүртэл одоо нийгмээ дагаад сонгогчид иргэдийн боловсрол одоо харах өнцөг өөрчлөлтөөс шалтгаалаад улс төрчид хүртэл өөрсдөө сонсч эхэлж байна. 2020 оны 8 сарын 6-нд хонгил руу явсан байдаг. Миний би. За ингээд нөгөө зорчих эрх хязгаарлалттай холбоотой ингээд эрх зүйн байдал хэвэн болсон дараа зорчих эрхээ сэргийлэх гэдэг одоо нөгөө тухайн шүүхийн байгууллага болон хил хамгаалалт ерөнхий газар руу холбогдох шаардлагатай болсон. Яг шийдвэр гарсан хэсгийг нэгэд. Тэгэхэд шүүхийн байгууллага хэдийгээр одоо Монгол улсын авилгалд эдэгдсэн дээрээсээ хоёрт орж байгаа байгууллагын энэ дотор мундаг ёс зүйтэй ажилчид залуучууд хүүхдүүд зөндөө байж байгаа. Энийн нэг хүүхдтэй холбоотой яг баяр хахаа ийм юм болсон шүү. Бид нар тэдэн сарын тэдний өдөр хил хамгаалалт ерөнхий газар руу нас бичиж явуулсан гэдэг саналыг тавиад шийдвэрлэгдэх яг 7 хоногийн хугацаа би өөрөө бодод тооцоолж байгаа. 7 хоногийн дараа хил хамгаалах ерөнхий газрын хурандаа генерал хүн рүү залгаж байгаа байхгүй юу? Сайн байна уу? Би ингээд ийм мессеж ütсэн. Эхлээд ажилтаа байж магадгүй. Мессежд би ийм учиртай ингээд иргэн Баярхүү Орхон аймгийн иргэн Баярхүү гэж юм бамаа танаас тодруулж асуух зүйл байна гэд
Ингээд тухайн генерал өөрөө залгаад за сайн байна уу би ингээд ийм юм байна. За ямар асуудал байна гэсэн би нэг ийм хөө асуудал байгаа маа одоо ингээд нэг шүүхээс юу вэ гэсэн ингээд яхад за баярлалаа би таны санал хүсэлтийг хүлээж авлаа холбогдох хүн рүүгээ залгая тань руу эргээд залгана гэд ингээд өсөө 3-4 хүн метрийн дараа хил хамгаалт ерөнхий газраас бос нэг одоо хурандаа генерал бос биш. Гэхдээ бол нэг хушууч өнөө хурандаач өнөө тэр зүгийн одоо тийм өндөр албан тушаалтай хүн залгаад иргэн таны сайн нэг ерөнхий газрын дарга залгалаа. Ингээд ийм асуудалтай гэсэн таны асуудлыг бид нар ингэж шийдвэрлсэн байна гэд ингээд гоё харилцдаг мундаг том хүмүүс байна. Тэрнээс хурандаа генерал гэх юм бол манай ч одоо нэг аим шиг юм одоо бүр ингээд хүн амтандаа дуурч чадах байсан. Ерөөсө мөнхийн юм нэлээстэй хүмүүс явдаг. Үгүй тийм биш. Тэр бол хоцрогдсон үе. Яг тэр нэг хил хамгаалт ерөнхий газрын дарга шиг юм мундаг ард иргэдээ бодсон ажлын байрныхаа тодорхойлтыг ойлгочихсон ажлын тодорхойлт ойлгохын цацуугаар би яг энэ чинь яах гэж сууж байгаа вэ гэдэг үүргээ ухамсарлчихсан. Иргэнд үйлчлэх ёстой. Тийм үү? Төрийн үйлчлэгийг явуулж иргэнд үйлчлэх ёстой гэдэг үүргээ маш сайн ухамсарлсан мундаг хүмүүс бол байна. Тэгэхээр сүүлийн удаа давтаад хэлэхэд хууль батлах явцад оролцож байгаа танд одоо холбоотой, таны ажил амьдралд холбоотой, ямар нэгэн одоо юу гэдгийг эрх зүйн байдалтай ч холбоотой, ашиг орлоготой ч холбоотой асуудал улсын хурал дээр хилцэгдэх юм уу, хуулийн төслөөр явж байгаа юм бол ди парламент дороо та санал хүсэлтээ хэлэх боломжтой болчихсон. За Монгол улсын засгийн газар тийм үү? Засгийн газар. За одоо түүнтэй холбоотой хэрэгжүүлж буй тохируулагч агентдаг тэдний салбар одоо 21 аймагт харсан байгаа салбартай холбоотой гомдол мэдээлэл байх юм бол засгийн газрын 11 төв утсанд болон үүнээс гадна 10 чиглэлээр цахимаар одоо шуудангаар ингээд бүх гомдлог гарах боломжтой болчихсон. За аймагуд гэх юм бол аймагуудын застрагт хамгийн газруудын хажууд Орхон аймагаас одоо жишээ аваад явсан иргэдийн санал хүсэлтийг сонсох утсууд оройн ажиллаад эхэлж байгаа. Орхон аймагт бол одоо яг иргэдийн санал хүсэлтийг авах юм бол сонгодог утгаараа ажиллаж байгаа. Орхон аймагтай холбоотой асуудал байх юм бол Орхон аймгийн иргэн та иргэн цэг юм байна. Иргэн цэг эрдэнэ цэг юм байна. Хаягаар ороод бүртгүүлээд ингээд санал хүслүүдээ тухай бүр зургаар баримжуулаад гарах боломжтой. За Орхон аймгийн застрагт хамгийн газар иргэдийн санал хүсэлтийг хүлээж авах төвийн 70 35 11 гэсэн утсанд холбогдох боломжтой. За цагдаагийн газрын албан хаагчтай холбоотой асуудал байх юм бол 70 11 11 30 33 гэсэн дугаард холбогдох боломжтой. За төрийн байгууллага албан тушаалтны ашиг сонирхол болон ажлын байртай холбоотой, хээл ахуулттай холбоотой иргэн танд одоо юу гэдгийг эрхийг зөрчсөн иймэрхүү асуудал байх юм бол Монгол улсын авилтаа тэмцэх газрын 110 дугаарыг утсан залгаад чөлөөтэй санал бодлоо илэрхийлэх боломжтой болчихсон. Тэгэхээр та бүхэн өнөөдөр бухимдаад эсвэл өөртөө таалагдах байгаа зүйлийг одоо харсан ч хараагүй мэдсэн ч мэдээгүй юм шиг нөгөө нэг сохрын газар доглонгийн газар доглон явгээд угаасаа нийгэм нь юм байх ёстой бол энэ дотор ингээд санджигна явж гэдэг биш. Энэ цаг үе чинь өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр тухайн иргэний хүндсэн асуудлыг та өөрөө олж харж уншсан бол тэр одоо сэтгэл нь танд таалагдаад байгаа мó таалагдахгүй байгаа мó гэдгээ та тухайн бүрд нь илэрхийлээд ингээд явах юм бол сошиал гэдэг бол иргэд бидний боломж. Төрийнхөө одоо юу гэдгийг зарим тохиолдолд хаалттай байгаа нүдийг нь нээх боломж, сонорыг нь чихийг нь сонсголон муух юм бол энэ сонсох нэг боломж юм аа. За тэгээ вакуумд орчинд орохыг хүсэхгүй байгаа улс төрчид бол энэгээр дамжуулаад нийгмийг бас мэдрэх боломжтой байдаг. За тэгэхээр цаг хугацаа орон зайгаас үл шалтгаалan иймэрхүү цахим болон одоо уцтай холбоотой ийм асуудлуудаар иргэнтэй холбогдлоо амьдрах орчин нөхцөлөө сайжруулах үр хүүхдээ өнөөдрөөс илүү гоё нийгмийг өвлүүлэн үлдэхтэй холбоотой асуудлуудаа тухай бүрд нь хэлж ярьж байгаарай. Бид нар бол хүчтэй. Улс төрчид цөөхүүлээ. Хүсрээд одоо юу гэдгийг 200 300. Иргэд бид нар болохоор 3 сая 400 гуулаа байхгүй юу? Тэгэхээр одоо өнөөдөр цөмөөрөө муу хүмүүс байх юм бол дарлуулдаг цаг бол өнгөрсөн. Дуурж явах ёстой тэмцэх ёстой. Өнөөдөр нэг иргэн дуграад хайчих юм бол тухайн асуудал хэдий зөв байсан ч гэсэн унжаадаг. Нэг иргэний зөв асуудлыг 100 мянгуулаа тийм үү? 2 саяулаа, 3 саяулаа ингэж дэмжих юм бол бид нар чадахгүй зүйл гэж монголчуудад байхгүй. За ингэж хэллээгээд талбай дээр гараад жакс гэсэн үг биш шүү манайхаа. Яагаад гэх юм бол одоо оюун эрдэнэ хүрсэг зандан шатар гэдэг энэ 3 хүн байгаад шүү дээ. Муулж байгаа хүмүүс бол байна л да. Муулж байгаа хүмүүсээс магтж байгаа хүмүүс нь олон байна. Гэхдээ бид нар муулж байгаа хүмүүст болон магтж байгаа хүмүүст хоёуланд нь хандаад нэг үг хэлжээ. Тэр нь юу вэ гэх юм бол 2017-оос 19 оны хооронд Монгол улсад болсон шудраг осны тэмцэл нь өөрөө ард иргэд 30 жил дарлуулсан ард иргэд байгалийн баялгаа мүлжүүлсэн өөрсдөө боломжийг хулгайлцуулсан иргэд улс төрчид итгэлийг өгсөө энэ хүмүүст. Хэрвээ энэ хүмүүст итгэх Монголын ард түмний итгэл алдрах юм бол юу болох вэ? Жагсаал цуглаан бол гудамжид гарч ирсэн. Ингэх юм бол хэн хохирох вэ? Ард иргэд бид нар хохирно. Өнгөрсөн 3 4 5 жилийн хугацаанд 30 жилд алдсан бүхэн олж авсан жоох юм чинь бүгд алга болно. Бүгд алга болно. За ингээд ийм нэг уртай жамтай.
Ийм байхгүй тулд нийгмээ залуучуудаа гэмт хэрэгтэн болохгүй тулд нийгэм дээр үүссэн үүмэн бий болохгүй тулд хөрсөг зандач нар оюун эрдэнэ гэдэг гурван хүнийг бол би тул дэмжиж байгаа маа. Нөгөөд нэг шалтгаан нь юу вэ гэх юм бол одоо хөрсөг даргаыг аваад хаяа. Болно, аваа хий. Оронд нь хин гэж. Ерөнхийдөө хэн болох юм? Илбэг дурж болох юм уу? Батулг болох юм уу? Эсвэл нөөд нэг инх бат гэдэг нэг сүүл нэг далийн бичээдсэн тэр нөхөр болох юм уу? Өөр хин. За тэгвэл зандан шатар даргаыг огцруулъя. Оронд нь хэн болох юм? Одоо нөөд нэг юуны Монгол Ардын намын хаян хэрваа гэж нэрлэгдээд байгаа арчилсан нэрлэгдээд байгаа ч би тийм нэр өгсөн юм л. Одоо нөөд Гамбат гэдэг бол өчтөр нөөд нэг юун дээр улсын хурлын дарга дээр өмнөлгөө авч шийджээ. Би бол гишүүнээсээ татгалзаа гэсэн үг л. Тэгээд тэр одоо арчилсан намын хаян хэрваа болох юм уу? Хэн болох юм? За оюун эрдэнэ ерөнхий сайд залуу үеийн төлөөлөл тийм үү? Залуу үеийн төлөөлөл Монгол Улсын ерөнхий сайд Монгол Ардын намын даргаыг огцруулъя. Оронд нь ерөнхий сайд хэн болох юм? Миний одоо найз Баасаг болох юм уу? Эсвэл тэр нэг авилтын газрын комиссар сүүлд нь ерөнхийлөгчөнд зөвлөх болсон байсан өнрөө гэдэг залуу болох юм уу? Эсвэл тэр магна болох юм уу? Эсвэл арчилсан намын тэр нэг увс хүн сүлээ юу лээ? Тэрний нэг бор залуу сүүлд нэг хил төхөлд орцны залуугаас тэр болох юм уу? Ерөнхий сайд хэн болох юм? Тийм ээ? Эсвэл нөгөө мөнч нөхөр болох юм уу тийм? Мөнч бааги гэдэг нөхөр болох юм уу? Ингээд яг энэ цаг үед эдний оронд тавих хүн байхгүй манайхаа. Оронд нь за солилоо. Нэг бол одоо нэг дотооддоо уучраа олж чадхаа байжсэн дарга болохын өвчин туссан арчилсан намын одоо лидерүүд гэж нэрлэдэг байгаа арчилсан намын иргэдийн үзэл бодлыг Монголын арчлыг муу харагдж байгаа энэ хүмүүс болох юм уу? Аль эсвэл одоо юу гэдэг нь манан бүлгээ бидний өнгөтэй өдөг мөлжөө явцсан энэ хүмүүсээс ерөнхий сайдад томилох юм уу? Ерөнхийлөгчд томилох, засгийн газар томилох юм уу? Улсын хурлаар дарга томилох юм уу? Ийм учраас энэ гурван хүмүүсийг би тултан дэмжиж байгаа маа. Өөрийнхөө мэдж байгаа зүйл дээр тайлбар хийгээд иргэдэд ойлгуулах гээд яваад байна. Магадгүй зарим тохиолдолд өөрсөнд нь одоо холбогдох хүмүүс рүү холбогдоод эн чинь яг амьдрал дээр болохгүй байгаа ч эн чинь болохгүй байгаа ч гэдэг зүйлүүдийг хэлээд ингэ яваад байгаа маа. Одоо би ямар ч албанч нэг миний хувьд бодсон нэг тооцоол байж байгаа. Ингээд бүх цаг үе өөрийнхөө уншиж мэдж байгаа орон зай цаг хугацааны юм бол өөрийнхөө үзэж туулсан цаг хугацааны зүйлээр дүнэлт хийгээд үзэхэд албанч шалтан бол 1-2 жилийн дотор бүрэн вакуум орчинд орчдөг юм байна. Бүрэн вакуум орчинд. Энэ бодол сайндаа муудаа биш. Бүрэн вакуумд орчинд орчдөг. Тэгэхээр энэ нь болохоор юу хамгийн хэрэгтэй вэ гэвэл яг үнэн үгийг хэлж байгаа иргэн хүн. Тухайн салбарын хүмүүсийн үнэн үг одоо ус агаар мэт юм уу витамин шиг ингээ хэрэг болдог юм байна. Тэгэхээр миний бий бол одоо юу гэдэг нийгэмтэй холбоотой стратеги бодлого төлөвтэй холбоотой нийгмийн чиглэлийн юмнууд бүгднийг нь хараад ингээ тухай бүрд ингээ хилээд явдаг. Яг эрүүл мэндийн чиглэлийн, газар тариалангийн чиглэлийн, үйлдвэрлэлийн чиглэлийн, эрчим хүчний чиглэлийн энийг болохоор үнэхээр яг би ерөнхийд нь мэдж байгаа ч гэсэн яг нарийн ширийн ямыг нь одоо хүнд хэрэг болчоор одоо мундаг юм хэлж чадахгүй учраас энэ залуучууд ингээд нийт 17 орчим одоо ерөнхийдөө бол нам бус мундаг залуучууд салбараа өөр зүгээр цалин аваад ажлын байран дээр ажиллахаас илүүтэйгээр нөө нийгмийг аваад явдаг мундаг залуучууд байдаг шүү дээ. Шинийг санаачилдаг одоо тгийг ингээ яриа явждаг салбараа сайжруулъя одоо юу гэдгийг өөрийнхөө хэлж чадах улсын орноо хөгжүүлдэг өөрөөсөө шалтгаалж бүхнийг хийдэг юм мундаг залуучуудыг бүгдийг цуглуулад ерөнхий сайтаа ингээд уулзуулъя гэдэг ингээд хүсэлтэд ингээд албан болон албан бусаар ингээд тавьсан ингээд цаг хугацааг ингээд хүлээгээ байж байна. Ингэх юм бол тэр ерөнхий сайдад Монгол Ардын намын дарга ерөнхий сайд оюун эрдэнэд очиод энэ залуучууд очиод яг ингээд юм байна гарсан бодлого шийдвэр чинь энэ дээр ийм алдаа гарч ингэж алдаа гарч байна. Энэ алдааг засахын тулд ийм байгаад нэг бодит амьдрал дээр ийм байгаад байна. Одоо засгийн газрын хамгийн том дайсан бол өөрө хэрэгжүүлж буй тохируулж агентлагуудад байгаа буюу тэдний доотлолд ажиллагаа дунд түвшнийхаа. Тэр нөгөө шүүмжилж байгаа иргэн тэр нөгөө элбэг дорж морж оюун гэрэл мэрлэлөө. Тэр нөгөө нэг ламын нулимс гэх ном бичсэн. Энэ хүмүүс бол биш. Эднэр бол зүгээр л эдрийг бол хүн тоохоо байж гисэн. Зүгээр л ингээд цалччихдаг хүмүүс. Тийм намайг одоо зарим хүмүүс дими ярьж идэх гэж дими ярьж байгаа гэж харж байгаа хүмүүс заримд нь бол одоо үнэхээр дими санагдаж магадгүй. Гэхдээ дими гэсэн мөртлөө миний яриаг сонсоод байна л да тэдний хөрх юмтай. Тэгэхээр яг одоо энэтэй жишээд яг өнгөрсөн 30 жилд хэн байсан бэ гэдэг бүгдийг мэдчихсэн манайхаа. Тэгэхээр тэр баяр донгосноо, элбэгдор донгосноо, Батуул донгосноо, сосор бором тэр донгосноо тийм үү? Оюун гэрэлүүд тэр нэг ихч донгосноо. За өөр тэмнүүд юм сахалтай. Тэгээд энэ талбай малгай нөөв наадам, нөөв стандарт, нөөв ихнэр мэхнэр гэдэг байлоо. Тийм ээ? Энэ одоо энэ нөхдүүд бол бүгд эдрийг Монголын ард түмэн мэддэг болсон. Эдрийг битгий тоо. Зүгээр хаяал одоо яг дунд тушныхаа цэвэрлээд ард иргэдийнхээ үгийг сонсоод төр иргэн аж ахуйн нэг жиргэн нь төрөө дэмжиж. Төр нь иргэн аж ахуйн нэгжээ дэмжиж
бүгдөө шүүмжлэх ус ярилцаад гарц гаргалгаа юу байна гэдэг ингээд сонсоод ингээд хүмүүс Монгол улс хөгжид бас ойрхон биш. Урд нь бол миний үед бол Монгол улс гоё болно гэж би боддоггүй байсан. За одоо бол надад Монгол улс гоё болчмаар юм шиг итгэл төрөөд байгаа маа. За тэгэхээр энэ Монгол улсын засгийн газар ерөнхийдөө оюун эрдэнийхээ ажлыг нь тулд дэмжиж яваарай. Яагаад би дэмжиж байгаа шалтгаанаа та нарт хэллээ. За магадгүй тийм үү. Үнэхээр оюун эрдэнэс давчсан энэ цагууд хамгийн одоо зөв сонголт болж чадах тийм үү? Болж чадах мундаг хүн байх юм бол давай хамаалга. Гэхдээ байхгүй. Одоо нэг хүн намын нэг нүднэлтэй нэг нөхөр чинь хэм блэ? Дорж хатхан юм билүү. Тэр нөхөр одоо тэгээ ерөнхий сайд болох юм уу? 3 дахь одоо улс төрийн хүчин болно гэж их шиг байна л да. Уучлаарай, Монгод 3 дахь улс төрийн хүчний суурь байхгүй. 3 сая 300 мянган 300 400 мянган хүнд 30 40 нам хангалттай. За ингээд иргэн та бухимдах биш асуудлаа цахимаар улсын хууль тогтоомжтой холбоотой юм бол парламентэд ханд засгийн газар болон түүний хэрэгжүүлж тохируулж агентлагтай холбоотой орон нутгийн холбоотой асуудал байх юм бол засгийн газрын 11 утсанд болон бусад 10 чиглэлээр санал хүсэлтээ гарга. За авилтаа төрийн албан хаагч таны одоо юу гэдгийг ажил үргэлжлэн амьдрах орчин нөхцөл саад болоод тэглээд байгаа бол авилтаа газрын 110 дугаар утсанд ханд цагдаагийн албан хаагч тантай ёс зүйгүй харьцаад таны эрхийг зөрчиж байгаа юм бол 110 дугаарын утсанд ханд прокурор шүү бүгдэнд нь ханд. Магадгүй нэг удаа хандаад эдгээр асуудлыг шийдэхгүй байж магадгүй. Нэг албан тушаалтны хэлсэн үг нэг хүний асуудал эрх ашиг зөрчдөггүй. Энэ нэг хүнийг болохоор маш олон хүнийг зөрчил. Тэгэхээр иймэрхүү таны амьдрал ажил амьдрал дээр ямар нэгэн асуудлууд байгаад байгаа бол иргэн бүр бүгд ханд хийшээгээ. Эдгээр нэг дүлий өнгөрж болно. 2 өнгөрж болно. 3 дахь чадахгүй. Бид нар яагаад гэвэл олоолаа авахгүй юу манайхаа. За ингээд Монгол улс хөгжих болдгоо төрмөн төвшин төмөн олон минь амгалан байх болдгоо. Төрийн минь нүд одоо нуухгүй чихэн холихгүй байх болдгоо. Баяр та.